Ажлаа хурдан гараас гаргаж чадлагүй цаг алдаад байна уу? За төлөвлөсөн ажлуудаа нуунаас нь мартаад байна уу? Тим зүйл тохиолдож байгаа бол өнөөдрийн дугаартай хамт байгаарай. Бүгдд нь өглөө өдөр орой мэнд хүргье. За бид нар өмнөх дугаар дээр Excel дээр гар хослолыг ашиглаад хэрхэн хурдан ажиллах боломжтой үүссэн байгаа. Тэгвэл өнөөдрийн дугаараар Windows дээр гар хослолыг ажиллаж хурдыг нэмэгдүүлэх болно. Хоёрт бүгдээрээ юу үүсэх вэ гэхээр төлөвлөх аргачлалыг үүсгэх болно. Энэ юунд хэрэгтэй вэ гэхээр бид нар маш олон ажлыг өөр дээрээ аваад гараас хурдан гаргаж чадахгүй удаашруулдаг. Ямар хугацаанд хэрхэн ажиллаж хурдан дуусгах вэ гэдгээ төлөвлөдөг. Маш сайн төлөвлөсөн байх юм бол ажил гараас хурдан гардаг байх нэ. За тэгвэл дугаараа эхэлцгээе. Хамгийн ихнийх нь Windows үйлдвэрлэлийн систем дээр бид нэр хурдан ажиллахын тулд Windows-ийн доор байрлах taskbar хэсэг дээр өөрийн төгөөмөл ордог файлуудыг пин хийх хэрэгтэй. За жишээ дурдах юм бол за тэр Google дээр очиод маусныхаа баруун тал дээр дараад за pin to taskbar гэдгийг сонгоно гэсэн үг. Ингэснээр яах вэ гэхээр энд тэмдэглэгдээд үлдчихнэ гэсэн үг. За тэгээд дугаарлна. Нэгдүгээрт бол одоо миний жишээгээр би Files-ийг дугаарлсан байна. За хоёрдугаарт Google байна тийм ээ. Гуравт Excel байна. Дөрөвт Telegram байна. Тавт Power BI програм байна. Эдгээрийг нээхдээ яг хэрхэн нээх вэ гэхээр цонх болон дугаарын хослолоор нээн. Цонхон дээрээ дараад нэгийг дарах юм бол Files нэгтгэх нь байна. Цонхон дээрээ дараад хоёрыг дарах юм бол Google нэгтгэх нь байна. Тэгэхээр та өөрөө хамгийн төгөөмөл нээдэг файлуудаа хаана байршуулахаа сонгоод маусаараа зөөчнө. Маусныхаа зүүн дээр дараад файлуудын хооронд нь шилжүүлж гүйлгэж болно гэсэн. За тэгээд хэд дугаарлахаа та өөрөө шийдэх нь байна. За бүгдээрээ жишээ болгоод цонх нэгийг дарцгаая. За миний байрал дээр бол Files байгаа. Цонх нэгийг дарлаа. Тэгээд оронгууд шууд Files хооронд маусаар биш дээш доош сумаараа ингээд гүйлгэж болно. За аль файлыг нээх дээр очиод Enter дарна гэсэн. За миний хувьд desktop-ыг нээн. Desktop дээр нээсний дараа явах вэ гэхээр Tab төвчлөрийг дараад тэгээд дээш доош гүйлгээд нээн. За тэрний дараа Enter дарахад шууд дээш доош сумаараа гүйлгээд файл нэ. Ингээл чиний алхамд маш хурдан файл нэх арга байлаа. За хоёр дахь нь бид нар тэгвэл Google-ийг нээцгээе. За хэрвээ та суурин компьютер дээр бол Control Page Down, Page Up гэсэн төвчлөрүүдийг дарснаар хөтөж хооронд гүйх болно. За хэдгээр утас руу очихоор шилжилт хооронд сонгож болно. Бас дугаарлагдана гэсэн үг ихнээсээ. Эхний нээц нь Tab чинь бол Control 1 болох нь байна. Хоёр дахь нь Control 2, 3 гэдэг ингээ явчихна гэсэн. Хамгийн сүүлийнх нь Control 9 хүртэл явах боломжтой байдаг. За тэрнээс цааш шилжилтээрээ буюу Control Page Down, Control Page Up. Ноутбуктේ тохиолдолд FN төвчлөрийг ашиглаад энийг идэвхжүүлдэг байгаа. За тэгвэл нээсэн байгаа цонхны хажууд шинэ цонх нээ. Тэгэх юм бол Control T дарна. За цонхоо устгах юм бол Control W дарна. Шинэ Google нээх юм бол Control N дарна. За шинэ Google-ийг устгах гэх юм бол Control W дарах нь. Энэ мэтчлэн гар хослолоор бүхнийг хялбаршуулж болох нь байна. Өөр илүү сонирхолтой гар хослолын мэдээллүүдийг дараагийн дугаараар хөрөх болно. За одоо ажлаа төлөвлөе. За жишээ нь 2024 оны миний төлөвлөсөн ажлууд ингээд за гүйцэтгэлтэйгээ харагдаж байгаа гэсэн үг. За 2025 оны төлөвлөсөн ажлууд гүйцэтгэлтэйгээ сар болгоноор харагдаж байна. За ингээд хийж буй ажлууд ингээд энэ мэтчлэн төлөвлөнө гэсэн үг. Тэгвэл үүнийг хэрхий хийх вэ? Бүгдээрээ дуршиж үзцгээе. Би өөрөө бол Trello ашигладаг. Trello.com гэдээ орно гэсэн үг. Темплейтийн бэлэн загварыг үзэж болно. За бизнес руу орлоо. Эндээс сонгоцгоё. За энийг сонгочдөг юм уу? Тэгээд use template руу орчин. За тэгээд title-аас олж болно. За шууд ингээд оруулчих. Инхээр яах вэ гэхээр бэлэн загвар шууд танд өгнө гэсэн үг. Энэ дээр нь нэрүүдийн солиод ажиллаж болно гэсэн үг. За жишээ нь 2026 оны төлөвлөгөө байдаг ч юм уу те. Эсвэл хувийн ажлын төлөвлөгөөч байдаг юм уу. За минийх дээр бол жишээ акторын үндсэн ажил маань болохоор энэ дээр бичигдэж байна. За YouTube-ийн санаанууд маань энэ дээр бичигдэж байна те. За хувийн санаа, Power BI-ийн хичээлийн төлөвлөгөөнүүд бичсэн байна. Гэх мэтлэн байна тийм ээ. За яг үн шиг таны өөрийн хувийн төлөвлөгөө, ажлын төлөвлөгөө гэх мэт бүх одоо төлөвлөгөө санаануудаа бол бэлэн темплейтүүд ашиглаад шууд хийж болох нэ. За 2026 оны төлөвлөгөө гэсэн байлаа гэхэд энэ дээр бол одоо жишээ нь онцлог төлөвлөгөөнийхөө нэрийг оруулж өгч болж байна. Эсвэл сараа оруулж өгч болж байна. Миний хувьд бол сараа оруулждаг. За 1-р сар гэж оруулж өгвөл тэгээд за 1-р сар бол миний хувьд ийм энэ дээр үлгэрхтэй description буюу тухайн ажлын тодорхойлж өгөх хэсгийг бичнэ. За 1-р сар бол team ажил хийх онцлогтой. За ажлын ачааллын хувьд бол ийм байдаг гэдэг ингээд бичнэ. За доош нь явуулаад чеклист үүсгдэг. Чеклист маань болохоор за 1-р сар 1 сарын
1-ээс 1 сарын 30-ны хүртэлх хийх ажлууд. За энэ өдөр бол жишээ нь тэмдэглэл хөтлөх байж болох юм тийм ээ. Тэмдэглэл хөтлөн. За найзтайгаа уулзна гэж болох юм тийм. За ингээд жишээ өччих. За тэгээд бийсэн бол 100-аас татаад явчихна. За ингээд 100. За энэ дээр ингээд ногооноор 2-оос 2 бийсэн гэдэг нь харагдаж байна гэсэн. За гэх мэтлэн ингээд төлөвлөөд явбал ажил илүү хэлбэр болно. Ажлаа төлөвлөдгөө хүн бол одоо ойд төрсөн тарамгчин руугаа адил болно. Ямар хугацаанд юу хийх мэдэхгүй байгаа бол таны ажилгаа даашрах, мартагдах тийм эрсдэлтэй. За миний хувьд бол Trello ашигладаг энэ нь амар байдаг. 2025 оны 1 сард 2024 оноод дүгнээд Trello-гоос ажлуудаа ингээд хараад тэгээ өөртөө хөв өгчээсэн. Миний хөв нэг 85% билүү дээ. Гарч исэн. Нийт хувийн төлөвлөгөө өөр байдаг. Жохоо өөр хөвтэй харах гэдэг. Нэгэсэндээ хэтрүүлж төлөвлөхөд байдаг гэсэн. За бас Trello маань яадаг вэхээр inbox-аа холбож болно. Энэ дээр мэйлүүд Teams-с, Outlook-с, за Google гэдэг холбож болдог. Юм планер яадаг вэ гэхээр календар төлбөртэй хэрэглэгчид үүнийг хэрэглэнэ. За switchboards дээр дарах юм бол өмнө хийсэн тамбарнууд руугаа шилжих нь байна. Энэ темплетүүд загваруудаа бол сонирхолтойгоор сольж болно. За жишээ нь энэ дээр ингээд cover зураг оруулж болно. За эсвэл өнгийг өөрчилж болно тийм ээ. За ингэнгүүт зураг орчиж. За файлуудаа бас attach хийгээд үлдээж болно. Багаараа төлөвлөж ажиллахад их зүгээр. Баруун дээд болон дээр байгаас төрлөө сонгоно. Хувийн зөвхөн би өөрөө л хар. За workspace буюу багаараа төслөөрөө ажиллах боломжтой гэсэн үг. За public хийчихвэл бүгдэд нээлттэйгээр самбар барьшуулж яана гэсэн үг. За бүгдээрээ Windows үйлдвэрлэлийн систем дээр гар буюу keyboard-ыг ашиглаад хурдан ажиллах, файлуудаа хурдан нээх, хурдан шилжилт хийх боломжуудтай бол танилцлаа. Үүнээс ч олон хүн keyboard-аа ашиглаад хурдан шилжилтүүд хийх боломжууд зөндөө байгаа ч тэгээ дараагийн дугаараараа илүү танилцъя. За хоёрт юутай танилцсан бэ гэхээр бүгдээрээ Trello application-ыг ашиглаад хувийн ажлуудаа төлөвлөх, багийнхантайгаа ажлаа шеэрлээ төлөвлөх цаг хугацаатай ажлаа хурдан дуусгах боломжуудын талаар танилцлаа. За тэгвэл гурав дахь нь бол маш хурдан байдлаар бүр ажлаа хөнгөвчлөх боломжийг олгодог Power BI програм танилцуулах болно. Power BI програм нь өөрөө яадаг вэ гэхээр маш олон төрлийн сорсуудаас мэдээллүүдийг нэгтгэхэд нэг дор дашборд тайлангуудыг бэлдэх боломжтой гэсэн үг. За танай байгууллага нэг ERP систем ашигладаг байлаа гэхэд ERP програм руу ороод орлогоо Excel-ээр татаад, зардлаа Excel-ээр татаад, за тэгээд нэг үндэсний статистикийн орноос инфляцийг, хүн амын тоог ч гэдэг юм уу. Татаад энэ болгоныгоо Excel рүү оруулаад нэгтгэхэд PowerPoint болох гэж бөөн ажил болж цаг хугацаа алддаг. Тэгвэл үүнийг Power BI дээр ганцхан удаа хийчихсэн байхад refresh давж дарахад л болно. Эсвэл real time бүгдийг нь харуулах боломжтой. Инхэд тулд файлуудаа татчихаас сорсуудаа бид нэр ангилна. Нэгтгэх нь файл төрлийн их үүсвэрүүд буюу таны компьютер дээр локал хэлбэрээр байрлаж байгаа Excel, PDF, CSV файлууд болно. Хоёрт нь болохоор database төрлийн их үүсвэрүүд танай компани ERP системийн том мэдээлэл буюу SQL-ээ BI руу холбочихно. Тэгээд real time харах боломжтой болчихно гэсэн. За гуравт нь онлайн сервис буюу веб. Одоо үндэсний статистикийн хорооноос том мэдээлэл Excel рүү хөрвүүлээд тэрийгээ өөрсдөө тайлан руу оруулаад ингээд цаг алдах шаардлагагүй. Веб дээр байршиж байгаа татах хэрэгтэй байгаа мэдээллээ Power BI руугаа холбочихно. Тэгэл бүх цаг хугацааг ганцхан товчлуураар хэмнэхнэ. Эсвэл зүгээр PC refresh хийхийг нь тохируулж болдог. Үнэхээр сонирхолтой зүйл байгаамаа. Энэ өөрөө Microsoft-ийн бүтээгдэхүүн байгаа. За үүнтэй холбоотойгоор хичээл боловсруулсан байгаа. 10 сарын сүүлээр бүртгэл хийх мэдээлэлтэйгээр уулзцгаая. За тэгээ subscribe, like дарахад битгий мартаарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.